За энэ өдрийн минь төргийа. За манай Бүрэгдийн Дэндөвгийн хүү Чомсронжовын Зэ Батэрдэн гэж хүн байна. Одоо манайхны энэ хийх ургийн баяр бол би сая яг очоод санал хэлсэн ургийн уулзалт. Энэ ургийн уулзалт гэж байгаа дээр жоохон тайлбарт хийхгүй бол бас хүмүүс буруу дүр ойлгох шиг байна. Бид нар эхний ээлжинд айгаа тийм нэгдмэл болоод ураг садангаа танилцаад энэ би одоо амьдралдаа анх удаага мэдж байгаа нуурын дэндвийнх ингээд гарч ирж байгаа. Энэ хүмүүстэй айгаа сайн танилцмаар байна. Дээрэс нь энэ ургийн баяраа ургийн уулзалт болгож байгаа нэг том шалтгаан нь бол энэ их одоо найр наадам тэр бүхний барилдаа морь уралдах хэдрэг бол тэр хүүхдүүд дотроо тэр яг тогоон дотроо хич болно. Яг ингээд өргөн дэлгэр ихээр одоохондоо бол бас хүмүүс яг юу болоод өнгөрөөгээд 2 хоногийн хугацаанд ингээд амжихгүй байх гэж бодож байгаа. Тухгүй байт юм байлээ. Тэгэхээр яг энэ дээр зүгээр ийм санаа гаргасан. Эхний ээлжинд бид нар цөмөрө хоорондоо уулзаад танилцаад яг өөр хүмүүстэй ингээд холбоод ургийн бичиг хийхдээ анхаарч байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд шин огт мэдхгүй хүмүүсээ ч гэсэн гаргаж ирж байна. Тэгээд ургийн баяр гэдэг бол угаасаа л мөн зүгээр л энэ нүсэр олон асуудлуудын л алга болгочихж байгаа. Тэрнээс биш том асар барина. Бүх одоо энэ дэндвийн хүүхдүүдийн гэрүүд, толгой гэрүүд баригдана. Тэр гэрүүдэд дагаад үр хүүхдүүд нь артлаар нь байрлаад за дээрэс нь ингээд бие биенийхээ орж гараад танилцаад үр хүүхдүүдэд танилцуулаад ярьж хөөрөх юм энэ хөгшүүл маань хөгшүүлээ хүндэтгэх одоо гэрт нь оруулаад ингээд 2 хоногийн уулзалт маань маш завгүй өнгөрөх байхаа тэгж бодож байгаа. Тэр зохион байгуулалтын дээр ингээд нэмээд ингээд хөтлөх барих ингээд тэр жижиг сажиг юмнуудыг бол угаасаа хөтөлбөрүүдийг бол бид нар яаж иж байгаа болгоод хийчихнэ. Ургийн баяртаа бид нар итгэвтэй яг тэн дээр нэг очоод нэг учир зүггүй найрлал дуулж хуурдаал ингээд тэрэндээ гол юм биш ээ. Бид нар гол юм бол зорилго маань танилцах, үр хүүхдэд танилцуулах, цусан удам ухсаа маань хаана юу гэж явж байна. Тэр тал руугаа ингэж чиглэх юм гол зорилго маань. Тэр том найр наадмыг бол бид нар одоо сумын наадам өөр зөндөөл найр наадмууд байна. Тэр бол хангалттай болов уу гэж би бодож байгаа. За тэгээд би бас сая нөгөө манай том хүү хятад төгссөн одоо яг мэргэжлийн зураглаачаар гээд би ярьжсэн. Одоо манай нэг ээж нэг жижиг шторх гарах байх. Тэгэхээр би болохоор яг нэг хөшүүмөсөөс очоод хүүтэйг очоод яг онцолж нэг ийм шторкууд хийх санаатай байгаамаа. Тэгэхээр энэ бүгд дээр бас та бүхэн хамтраад санаа бодлуудаа хэлээрэй. Энэ дээр болохоор бас нэлээд өсөр ажил болдог болохоор энийг өнөөдрөөс хүүхдэд завтай байх үед нь л би гуугаад ингээд наад цаана болоод явж байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр бас та бүхэн маань санаанууд байвал хэлээрэй. Би ямар ч байсан чанцлагчинд одоо аран гаруун очино, гүр базархынд очино. Тэгээ бусад хүмүүсэд ямар саналууд байна. Тийм лонжимоо өгч байгаа. Тийм бямбах явгаа. Тэгээд ингээд яг нэг хитэн үлдцийн бураа хөшчүүлээгээ заавал ингэж дүрсээр мөхчүүлэх тийм зорилго байгаамаа. Тэгээ энэ бүгд дээр та бүхэн саналууд хэлээд бид нар бол яг заваа болохоор холбогдоод очих юутай байж байгаа. Тэгээд та бүхэн маань хичээл өнгөлөн энэ ажилд оролцоорой. Миний гол үзэл баримтал бол нэг юм байгаамаа. Тэгээд энийг би бас яг өөрийнх нь дүрсээр ингээд та бүхэндээ мэдчилгээ болгоод ургийн баяр дээр бид нар яг ямар юм хийх гэдэг яах гэдэг бэ гэдгээр л ингээд чөлөөтэй олон хүний санаанууд хэрэгтэй байна. Нүсэр болох бол их амархан. Маш их санхүүгийн одоо асуудлууд үүснэ гэсэн үг. Өөр одоо юу гэдгийг яг гол юм маань бид нар уулзаад бие бинийгээ танилцаж ойлголцох асуудал байна. Тэгэхээр тэн дээр маш сайн анхаарч гэж бодож байна. Найрлж наадмлах юм бол цөмөр жоохон багасчихэл гэсэн миний санаа шүү. Тэгэхээр энийгээ та бүхэндээ бас ингээд өөрийнх нь төрсөөр уламжлаад ойлгомжтойгоор бас жоохон тайлбар оруулж байгаамаа. Тэгээд ургийн баяртаа бид нар бүгдээрээ итгэвтэй оролцъё. Энийг
өвөг дээдсээ хүндэлж одоо бид нар хүндэлснээрээ өвөг дээдсээ шүтснээрээ бидний ажил үйлс дээшээгээ үр хүүхдүүдийн буян заяа маань дээшээгээ болно гэдгийг бол би маш сайн ойлгодог, маш сайн мэдэрдэг. Тэгэхээр энэ хөгшчүүлийн буйнаар бид нар өнөөдөр бидний энэ амьд бие махбод ингээд үргэлжлээд явж байгаамаа. Тэгэхээр энэ хүмүүстэй бид нар бас ингээд уул усын дахиад овоогийн сэргээгээд газар нутгийн дахиж шүтээд усыг баярлуулаад тэгээд нэг сайхан тэнд цөмөрөө ингээд цуглаад гоё сайн одоо юу гэдэг энерги үүсгээд бие биентэйгээ маш сайхан ойлголцоод ах トゥ өнөрг гэдгээ сайн мэдлцээд өнгөрөх айгуу чухал байна. За та бүхэндээ баярлалаа. Амжилттайгаар ургийн баяр болон уулзалтаа хийя, бүтээе.